За сайн байна уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. TVS-ийн 1-р сувг дээр Монгол комент нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд 18 цаг тэг минут болсон байна. Монголын үгээ хэлдэх. За энэ дэр болсон Монгол комент нэвтрүүлэг маань үзэж та бүхэнд өнөөдрийн дугаарыг хүрэхэд бэлэн болоод хаягуудыг идэвхтэй нээсэн байгаа гэдэг хэлээ. За өнөөдөр бол би бас ерөнхийдөө ганцаараа байгаа гэдгийг нэвтрүүлгийнхэнд хэлээд за бэлгээ маань одоо гадуур ажил хөөцөлдөд явж байгаа. Магадгүй төвчрэлгээд юм уу хараахан ирж амжаагүй. Гэтэ нэвтрүүлгийн дундуур бол бас ороод ирж магадгүй гэдээ би бол сууж байна. За гэхдээ ямар ч сан өнөөдрийн үед их юм бол цахим ертөнцид болж өрөлсөн асуудлын талаар үзэгч та бүхэнтэйгээ ярилцаад за мөн одоо хамгийн гол нь эрхэм зорилго бол үзэгч та бүгдийнхээ одоо үгийг сонсох одоо коммент сэтгэлдлийг сонсох юм одоо бас зарчим байдаг. За энэ утгаараа би бол өнөөдөр ерөнхийдөө бас төлхөө комментийнхаа үг үзэл бодлыг за чөлөөтэй сонсноо гэж бодож байгаа. За мөн одоо бас хэрвээ ганцаараа ингэж явах юм бол за бэлгээ маань хэрвээ харахаа орж ирж амжихгүй бол за өнөөдөр нэг хайхтар одоо тэгж хүндрээ дуулт уржээд ингэж явахгүй. За хамгийн гол нь одоо хүмүүст хэрэгтэй байгаа гэсэн мэдээлэлүүд үзэж та бүхэндээ дуулгаад явах юм аа. За ингэж бүгдээр нэвтрүүлгийнхаа өрөөг бас надтай үзэж та бүхнийгээ хамтраад нэвтрүүлгийн өрөөг хэлээд өнөөдрийн дугаарыг эхлүүлье гэж бодож байна. За Монгол комментэд нэгтцгээе гэсэн уриалгаар өнөөдрийн дугаарыг эхлүүлж байна. За ингээд хамгийн түрүүнд бас нэг сайхан таатай мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэе гэж бодож байна. За өнөөдөр төргөн тусламжийн төв нэмэлт одоо 30 машинтай боллоо гэдэг сайхан мэдээллийг бол одоо бүхэл сайтууд буюу хэвлэл мэдээллийнхэн хүргэж байна. За энэ дундаа одоо бидний сайн мэдгээр одоо төргөн тусламж 103 бол ачаал ихтэй байдгаа одоо дуудсан цагтаа ирдгүү за ачаал ихтэй машин дээрээ хөрөлддгүү гэдэг ийм шалтгаан байсан бол за ямар ч хэсэн одоо өнөөдөр бол бүрэн тоногсон 60 одоо 30 автомашиныг бол бэлгэлснээр одоогийн байгаа машин дээрээ за одоо 30 машин гэдэг маань нийт Улаанбаатар хотын төргөнд бол одоо 60 машин бол үзэгчтэй за мөн одоо дуудлага өгсөн хүмүүстэй бол ард иргэдтэй үйлчилж эхэлж байгаа юм сайхан таатай мэдээллийг бол ямар ч зүг хүргэж эхлэв. За энэ хүү мэдээллийг 24 цаг MS сайтаас одоо та бүхэндээ онцлон хүргье. Төргөн тусламжийн төв нэмэлт 30 машинтай болсноор за ингэснээр бол одоо хурц үйлчилгээ маань бол сайжирнаа гэдэгт одоо албаны усуд бол найдаж байгаа гэдгээ хэлсэн байна. За энэ хүү таатай мэдээллээр үзэгч та бүхэндээ өнөөдрийн дугаарыг хүргэж байна. За мөн одоо шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын одоо дарга магна өнөөдөр ахуй бараа импортлдог за томоохон аж ахуй нэгжийн удирдлагуудын одоо удирдлагуудыг компаниудын удирдлагуудыг бол авч уулзсан байна. За ингэснээр бол өнөөгийн Монгол улсад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн бол бас нэг үе бодвол тийм чанаргүй бараа бүтээгдэхүүн биш ерөнхийдөө бас гайгүй бараа бүтээгдэхүүнүүд ер нь орж ирдэг болсон. За үүнийгээ дагаад манай хэрэглэгчд маань одоо бас тэрхүү заалтыг нь за одоо хэрхэн яаж хэрэглэх хэмжлэн зүйлсийг нь одоо бас төдийлөн гадаадаар нь бол ашиглаж уншиж мэддэггүй болвол за ямар ч оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн бол бүгдийг нь цаашид Монгол тайлбартаагаар одоо бас болгох энэ дээр одоо анхаарч ажиллаач гэдэг зүйлийг бол бас сануулга хийсэн байна. Ингэснээр бол за оруулж энэхүү том компаниуд маань оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүндээ Монгол тайлбартай Монгол шашхтай болгосноор за ер нь бол одоо хулих зүйл одоо байхгүй болно. За мөн одоо хэрэглэгчд маань бол хэрэглэхэд хялбар амар болно гэдэг зүйлийг бас хэлж ярьсан байлаа. Тэгээд энэ дээр бол бас олон хүмүүс сэтгэлдүүлсэн нь бол одоо хүмүүс таалагдсан. Ер нь бас болж байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг авахар бид хүн хэрэгжилж мэддэггүй эсвэл одоо заавал одоо нэг хүнээр заалгах уншуулах ийм хэрэг гардаг бол бүх оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн ийм болчих юм бол бас амжилттай юм гэдэг зүйлийг хэлж ярьсан байлаа. За өнөөдөр цахим ертөнцид бас яригдж байгаа нэг асуудал бол за энэ бол нэлээд олон хүний бас дургуутслыг хүргэх ийм мэдээлэл болоо за мэдээлэлээс гэлтээгээс гадна бас ийм шийдвэр одоо бас гарахгүй байхаа гэдэг зүйл бол өнөөдөр нэлээд яригдж байна. За энэ цаг мөчиж гисэн яригдж байна. За энэ бол Монголын тээврийн холбоо за газрын тосны ажилтны холбоо том уурын автобусны үйлчлэгээ эрхлэгчдийн холбоо нийтийн тээврийн үн тарифыг 600 төгрөг буюу одоо 800 төгрөгийн хооронд болгох саналыг бол өнөөдөр ерөнхийдөө хэлж ярилцж байна гэдэг зүйл цахим ертөнцид маш их хэлж яригдлаа. Тэгээ шийдвэр бол эцэслэгдэн гараагүй байгаа. За энэ дээр одоо бас за ерөнхийдөө бол одоо бүхэл хэвлэл мэдээллийн сайтуудаар бол бас хэлж яригдж байгаа. За үнэн цэгийн сайтн дээр бол одоо лирэнгуй мэдээллийг тавьсан байна. За нийтийн тээврийн үн нэмэгдэхгүй гэдэг зүйлийг бол өнөөдөр ерөнхийдөө бас эдгээр байгууллагууд маань хэлж ярьсан байна. За өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний хэвлэлийн нийтийн тээврийн үр шир ажиллаж байгаа орчин нөхцөл ажилтан ажиглагчдынхаа амьдрал ачааллын талаар одоо хэвлэлийн багварал хийсэн байгаа. За тэдний гол ярьсан асуудал бол нөгөө л арьсан хамгаалсан арын шингийн нэг илрэл байлаа гэж одоо хэлж болохоор байна гэж одоо сэтгүүлч бол бичсэн байна. За ингээд ер нь бол
яасан бэ гэхээр нийтийн тээврээр зорчиж байгаа 60 гаруй хувь нь буюу за оюутан, өндөр настангууд, за хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтлэн хүмүүс бол одоо 60% бол эзэлдэгэ. За ингээд зээлээр авсан хатуусныхаа үр ширэнд бол хүнд нь бол одоо ингээд хаанаач хүрэхгүй байгаа учраас одоо нийтийн тээврийн одоо 60 гаруй хувь нь одоо өнгөө зорчиж байгаа учраас энэ одоо нийтийн тээврийнхаа үнийг 600-аас 800 төгрөг болгох саналтай байна гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дээр бол маш олон улсууд бол өнөөдөр захин ертөнцид бас дургуутлаа илэрхийлсэн. Арайч бас ийм шийдвэр хэрвээ гарчвал гэж байгаа. Хэрвээ гарчвал одоо үндэсний их баяр одоо цагаан сар маань болох гэж юмны үнэ нэмэгдэж байна. Хүмүүс маань одоо нийтийн тээврээрээ хичнээн зорчдог билээ гэдэг ингээд ярих юм бол сайн. За хамгийн гол нь эдгээр улсууд маань юу гэж байгааг гэхээр хэрвээ 800 төгрөг болохгүй гэж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд оюутнууд, за ахмад наснууд ерөөсөө бүгд ялгаагүй одоо бүгд л нэг тарифтай буюу одоо 400 төгрөгөөр зорчдог болёо гэдэг зүйлийг бол хэлж ярьж байна. За тэгээд хариу бол ямар ч эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа учраас энэ дээр бол одоо бас манай ард иргэд маань бүгдээ одоо харж ямар ч нэг ийм одоо шийдвэрийг гэдэг юм уу ийм саналыг бол одоо эдгээр байгууллагын удирдлагууд бол одоо бас хийж ярьлаа. Энэ дээр хамгийн гол нь одоо бид нар чинь ямар өдөр тутамд юмны үн нэмэгдэж байгаа энэ цаг мөчид одоо хатуусны үн маань нэмэгдэчихээр одоо яах вэ гэдэг бас зүйл бол хаанаа гарч ирнэ. Тэгээд энэ дээр бол одоо бас манай комментчд манайд үгээ хэлэх байх. Гэхдээ бас ийм шийдвэр гарахгүй хаанаа бас нэг ард иргэдээ эрх ашигаа одоо бас аль талдаа л одоо бас айхтар хүндрүүлэхгүйгээр ийм зүйлийг шийдвэрийг одоо гаргах байхаа л гэж одоо бодож байна. 600-аас 800 төгрөг хатуус маань хэрвээ болчвол гэдэг зүйл. За өнөөдөр бол нийгэмд бол нэлээд их яригдж хилэгдсэн байгаа. Тэгээд шийдвэр бол бас одоохондоо хараахан гараагүй байгаа гэдгийг хэлсэн байгаа. За хэрвээ нэмэхгүй гэхэд шийдвэр гаргах юм бол өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд маань хүртэл одоо бас яг л нэг үнээрээ одоо зорчдог болёо гэдэг ийм зүйлийг бол ямар ч хэлж ярьж байгаа юм. Тэгээд удирдлагуудыг бол шийдэх байхаа гэж бодож байна. За ингээд сэтгэлдлүүдийг уншаад явнаа. Ерөнхийдөө сэтгэлдлүүдийг бол түлхэн уншиж явна. Өнөөдөр бас хэлж яригдж байгаа зүйлсийг бол бас би бол нэвтрүүлгийнхаа өмнө бол дуулгаж байгаа. Гэхдээ бол нэг айхтар өндөр хүн зэрэг ард иргэдийнхаа үг бодлыг сонсноо гэж за манай бэлгийн маань хоцроож ихсэн ороод ирвэл бас сайн байгаа. За цагаан сарыг өргөн өртөг өндөртэй тэмдэглэхэ болёо. Ялангуяа хятад бэлэг хэрэггүй. За энэ санаачлага бол ерөнхийдөө нэлээд их явж байгаа. Ер нь бас их хүмүүс маань энэ тал дээр магадгүй одоо санал нэг байгаах гэж бодож байна. Ер нь бол урайлгыг ч гэсэн хүмүүс албаны улсууд маань гаргаж байгаа, ард иргэд маань ч гэсэн ядаж мөнгө биелгэх юм бол дотооддоо бол энэ хүү мөнгө маань эргэлдэх юм хэрэгтэй хэрэггүй юм зөөж явахаар гэдгийг бол маш их хэлж ярьж байгаа. За сэтгэлдлийг бол уншнаа. Мессенжер хаягааны ганцаараа учраас за хүмүүсийнхаа сэтгэлдлийг сонсоод бол явнаа. За та бүхэн саяны миний хэлж ярьсан дээр бас санаа бодлоо илэрхийлж байгаараа. Өнөөдөр нийтийн тээврийн үн маань бол 600-аас 800 төгрөг болох уугүй юу гэдэг дээр бас өөрсдөө санаа бодлыг илэрхийлрээ тун удахгүй нэгтгэр. За одоо ер нь бол сэтгэлдлүүд маань бол орж ирэх байхаа гэж бодож байна. За мөн одоо орон нутгийн сонгуультай холбоотой асуудлууд хөдөө орон нутгаас маш их орж ирж байна. Энэ асуудлыг нэг тийш шийдэхгүй бол өвлжилт хүндэрч байхад ийм асуудал бол маш их байна гэдэг зүйлийг хэлж ярьсан байна. За энэ өдрийн мэндийг хүргье гэсэн сэтгэлдлүүд орж ирсэн байна. За энэ ТV-гийн чат буюу за ялангуяа энэ сайтуудын чатуудыг жоохон анхаарахгүй бол болохгүй нэ гэсэн байна. За кондуктор нь жолоочийнхоо тамхи хоолыг даагаад 50-аас 60 мянган төгрөг хувааж авдаг гэсэн өдөртөө л тэгдэг гэсэн шүү дээ гэдэг сэтгэлдлүүд тэгж ярьдаг. Гэхдээ яг баттай үгүй юм мэдгүй байна. Хамгийн гол нь одоо ажилчдын маань цаг нар энэтрийг гэдгийг бол тайлбарлаж байгаа юм байлээ. Тийм учраас одоо ямар ч нэмэхгүй бол болохгүй гэдэг зүйлийг бол хэлж ярьсан байлээ. Тэгэд мэдгүй юм. За тэрийг бол тэгээд 800-гээд буулгаад 500 төгрөг болгох зорилгоор энэ асуудлыг ярьж байгаа шүү дээ гэсэн байна. За ямар ч 800 600 гэж за сүүлдээ бүр за болио гэдээ одоо 500 руу дөхүүлье гэдэг дээр л одоо буулгах гэж ярилцж байгаа гэсэн ярилцж магадгүй маа гэсэн сэтгэл орж ирсэн. За хатуусны кондуктор жолооч нар нь бол орлого бол өөрсдөө идэхэ болох хэрэгтэй шүү дээ гэсэн сэтгэл орж ирж байна. За нэг талдаа л 30-ыг унгаадаг шүү дээ гэх энэ нөгөө жолоочийг одоо кондукторыг л мөнгө унгадыг хэлж байгаа юм билүү. За тэр энтрийг нь мэдгүй. Гэхдээ ямар ч л байсан
800-аас 600-аас 800 төгрөг болно гэдэг бол мэдээж ард иргэдэд бид бүхэнд бол үнэхээр бас хүнд тусах нь бол аргагүй. За энийг бол юу гэсэн үг вэ гэсэн байна, болохгүй гэж бодож байна гэсэн байна. За энийг бол бас албаны улсуудад бол ер нь коммунистийн хувьд айхад бол хэлж байгаа. Бас нэг арай зөв шийдвэрийг бол гаргах ухаан ч бас арай ч 800 төгрөгөөр автобус маань явна гэх юм бол бас арай бодолцох хэрэгтэй баха гэж бодож байна. За энэ өдрийн мэндийг хүргье гэсэн байна, баярлалаа. Өөдөд нь тэнгэрт болно гэж дэвшүүлье. За бүх юм сайхан болно гэдгийг бол хэлье гэсэн. Байрны үн буух уу гэсэн байна. За он гаргаад бол байрны үн буунаа гэдгийг бол за магнатаар бол ямар ч сан бол хэлсэн байгаа. Хизэнээс гэдгийг хэлэхгүй. За хүүхдээ харж байгаа эцэг хүүхдээ харж байгаа ээж нарт бол нөгөө мөнгө төгрөг өгнө гэдэг асуудал юу болж байна гэд хэлээд байна. Энэ бол одоогоор бол сураг байхгүй учраас би яг хизээ энтер гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бол он гаргаад гэдэг зүйлийг хэлж ярьсан байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. За уцаар тоглодог хүмүүстээ бас нэг мэдээллийг хүргье гэж бодож байна. Times-ийн сайт мэдээлсэн байна. За ерөнхийдөө бол уцаар тоглодог ийм одоо бага насны буюу за бага насныг гэлтгүй уцаар тоглодог ийм ард иргэд одоо хүмүүст одоо хэлэхэд за уцаар тоглосон ямар нэгэн залгасан улсуудыг одоо 2 дугаар сарын 1-ээс эхлэн цагдаагийн газарт одоо шилжүүлж за энэ дээр нь одоо хариуцлага тооцож эрүү үсэдэг ийм одоо болж байгаа гэдгийг сануулга хэлсэн байна. За уцаар тоглогчдод хариуцлага хүлээлгдэг болно. За ямар ч гэсэн ийм хууль бодлоо батлагдаад 2 жил болж байгаа ч гэсэн за одоо 24 цагаар ажилладаг түргэн тусламж цагдаа за гал за сүүлийн үед одоо энэ эмэгтэй операторуудтай энэ компаниуд руу одоо элдв янзын хүмүүс одоо залууж янз бүрийн юм хийж ярьж байгаа учраас за энэ дагуу бол одоо ингэж залгасан хүмүүст одоо хариуцлага тооцдог ийм одоо зүйлийг бол 2 сарын 1-ээс бол нэлийн эрчимтэй бол хэрэгжүүлнэ гэдэг зүйлийг бол хэлж ярьж сануулж байгаа юм биш үү. Тэгээ энэ дээр одоо бас анхаарах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Times-ийн сайт дээр уцаар тоглогчдод хариуцлага бол хүлээлгдэг болно 2 дугаар сарын 1-ээс эхлээд за ямар ч газар руу залгасан байсан хамаагүй за ер нь бол тэдгээр бүхэл улсуудад хариуцлага тооцдог ийм хэлбэр рүү гарч байгаа гэдгийг хэлж ярьсан байна. За сэтгэлдлүүд за бэлгээ яасан бэ? За бэлгээ манай өнөөдөр бол яг жоохон ажилтаа байгаа. Тэгээд амжиж ирээгүй болоход магадгүй энэ төгсрөл гэснээр эсвэл жоохон ажил нь амжаагүй. Тэгээд бид одоо төгсгөл рүү ч гэсэн орж ирэх болов уу гэдэг одоо гэж бодоо байж байна. За Баян-Онгор аймгийн цэцэрлэгийн дарга нар ямар ч сонгон шалгаруулалтгүй өөрийнхөө ах トゥ хамаатан садныг авч ажилуулж байна гэсэн сэтгэл орж ирсэн байна. За энэ иймэрхүү асуудлууд бол сүүлийн үед нэлээд их орж ирж байгаа. За автобусны жолооч нар бол тамхи татдаг. За тэгээд л одоо энд тэнд зогсоод биецдэг. Ер нь одоо хэрвээ үнэ нэмж байгаа бол энэ хариуцлага гэдэг юм энэ төр одоо бас хаана анхаарах хэрэгтэй. Жолооч нар ч кондукторууд ч тэр харьцааны соёл. За тэгээд нийтийн тээврийн одоогийн байгаа энэ хүүтэн гих мэтлэн энэ зүйлүүдээ л одоо бас анхаарах хэрэгтэй юм уу да гэдэг сэтгэлдлүүд бол орж ирж байна. Сайн байна уу гэсэн байна. За орой мэндийг хүргэе. За заавал уншиж өгөөрэй. За уншиж өгөөрэй. Наран дац компани захирал хүний хүч хөдөлмөр одоо сорхоо болжё гэсэн сэтгэл орж ирсэн маань бас яасан бол доо. Тэгээ баримтсан ямиг явуулна шүү гэдгийг бас та бүхэндээ хэлье. За та бүхэндээ очиж уулзаж болох уу? Нэг юм хэлж ярих гэсэн юм аа гэсэн байна. За болно. Хэрвээ та бүхэн ямар нэгэн юм зүйлийг үзүүлж харуулъя гэж байгаа бол баримттай ямар нэгэн зүйл байх юм бол бид бүхэнд авчирж бол үзүүлж харуулах боломж бол байгаа гэдгийг үзэж та бүхэндээ бас дахин хэлээ. За цагаан сараар бэлэг өгөхгүй гэдэг гээд байдаг хөгшин. За цагаан сараар уулын бэлэг өгөхгүй гэдэг нь бол зөвөө. Гэхдээ л одоо бас настай улсууд маань бол хүүхдийн гар одоо хүний гар цайлгах ёстой гэдэг ингээд байдаг. Тэгэхээр бас нэг бодлын одоо ингээд уламжлалт болцсон болохоор бас хэцүү юм уу да гэсэн сэтгэл орж ирсэн байна. За сэтгэлүүдийг үзэж та бүхэн ирүүлээд дуурай. Чадхаараа бол өнөөдөр сэтгэлүүдийг бол бас уншнаа. За энэ хөдөлмөрийн төв бирж нийл юу гэнэ? Хувилдаан байна. Хувилдаан болсон байна гэсэн байна. Энэ хөдөлмөрийн төв бирж бол нийл хувилдаан болсон байна гэсэн байна. Одоо яагаад хувилдаад байгаа юм бол доо? За өглөө ТV үзэхээс суух гэхээр ихэнх телевизэд бол дандаа ингээд хужаа барааг одоо зараад ах юм аа. Энэ дээр одоо хэлж ярьж болдсон болов уу гэсэн сэтгэлүүд орж ирсэн байна.
За өнөөдөр бол ерөнхийдөө бас нийгэмд яригдсан нэг гол асуудал гэх юм бол ер нь бол дарга нарыг бол шалгаж эхэллээ гэдэг ийм мэдээлэл бол их явсан байгаа. За тэр дундаа Монгол Ардын намын одоо бас удирдах албан тушаалтай хүмүүсийг бол одоо авилгалын хэрэгт бол шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл ерөнхийдөө захин ертөнцөөр бол нэлээд их хэлж яригдлаа. Тэгээд Монгол Ардын намын одоо хүмүүс буюу дарга нарыг бол одоо авилгал авсан гэх асуудлаар за ер нь бол шалгаж эхэлж байгаа гэдэг ийм мэдээлэл нэлээх явсан бол түүний араагаас улсын хурлын гишүүн Инх баярын хэргийг бол Төв аймгийн цагдаагийн хэлц бол шалгаж эхэллээ гэдэг зүйлийг ярьж эхэллээ. За энэ бол одоо 2012 оны 12 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Төв аймгийн одоо Мөнгөн морь цумын нутаг дэвсгэр хаанти тусгай хамгаалттай газарт одоо харьяалагддаг энэ газар бол нисдэг дэрэг хүлэглэж одоо ан хийсэн. За энэ дээр одоо мөн одоо бүхчүүд бол холбогдсон гэдэг зүйлийг за тэгээд энэ дээр бол анчид одоо байгаль хамгаалагчд маань яасан гэхээр морьтой байсан учраас одоо яг очиж хяналт тавьж чадаагүй зүгээр ерөнхийдөө заанаас бол ингээд дурандаад ажиглаж байсан 2-оос 3-аас 4 удаа бол одоо энэ хөө тусгай хамгаалалттай газар онгоц нисдэг зэрэгэ буулгаж одоо ан хийсэн. За ингээд тэрийг нь одоо ингээд өөрөө зогсож байгаа бүхчүүд бол Twitter, Facebook хуудсан дээр зургийг одоо ингэж тавьснаар хүмүүст бол хүрсэн байна. За энэ хүн мэдээлэл бол ерөнхийдөө бүхий л хэвлэл мэдээллийн сайтуудаар бол явж ирсэн байгаа. За үүнийг нь бол одоо шалгаж эхэлсэн гэдэг ийм зүйл бол ярьж байна. Дарга нартай холбоотой асуудлууд ерөнхийдөө өнөөдөр бол нэлээд хийж яригдж байна. За тэгээд юутай ч гэсэн одоо ан бол агнсан гэдгийг бол хийж ярьсан. Тэгээд Төв аймгийн цагдаагийнхан бол одоо энэхүү гишүүний хэргийг одоо шалгаж эхэлж байгаа гэдэг. Тэгээд ямар ч сан мэдээллийг сурвалж бол одоо сурвалж буюу байгаль хамгаалагч нь бол одоо дороо улаан зураастай онгоц бол хөвчтэйгээр эргэлдэхийг л одоо харсан ан хийсэн хий явсан зэргийг л одоохондоо мэдэгдэж амжаагүй гэдэг одоо дурандаад байж исэн гэдгийг хийж ярьсан болвол за ямар ч сан 2-3 бүхчүүд бол холбогдсон тэд нар одоо фэйсбүүк дээр зураг тавиад тэрийг устгасан хэдий ч гэсэн ямар ч сан бол олонний хүртэл болж эхэллээ гэдэг ингээд өнөөдөр ерөнхийдөө дарга нартай холбоотой иймэрхүү асуудлууд бол захин ертөнцид нэлээд их хэлж яригдсан байна. За энийг бол одоо шалгаж барьдаг улсуудын шалгаж ярих бах ямар ч гэсэн захин ертөнцид бол энэ дарга нартай холбоотой асуудлууд нэлээд хэлж яригдсан байгаа. За мөн одоо сургуулийн захирал болох хүсэлтэй. За ер нь одоо Монгол улсын томоохон одоо сургуулиудыг ер нь олон улсын жишгт хүргэх сонирхолтой одоо юу гэдэг чадвартай ийм улсууд байх юм бол та бүхэндээ бас анхаарал хандуулаарай гэж хэлмээр байна. Их сургуулийн захирал одоо сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх үүргийг бол хүлээнэ гэдэг одоо ийм за одоо боловсрол соёлын ухаанаас ган төмөр төрийн өмчит ихтэй сургуулиудын захирлын ажлын байрны тодорхойлтыг шинжилэн одоо батлаад за үүндээ бол ил тод нээлттэй одоо ийм одоо уралдааныг гэдэг юм уу магадгүй зүгээр сонгон шалгаруултыг юм уу бол явуулж эхэлж байгаа юм байна. За энэхүү мэдээллийг та бүхэн iNet цэгийн мэдээллийн одоо сайт руу орж харж болох юм байна. За ингээд ер нь одоо энэ төрийн өмчийн байдаг саяхан бол халаа сэлгийг бол хийсэн ер нь төрийн өмчийн ихтэй сургуулиудын захирлуудыг бол сольсон. За үүндээ бол одоо ямар ч улсын гэдэг тодтолтой сургууль маань олон улсын жишгт одоо нийцсэн сургалт за мөн чанар гэх мэтлэн энэ зүйлийг бол одоо хамгийн түрүүнд тусгах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж яриад за мөн одоо энд одоо сонгон шалралт орох иргэнийг бол бүртгэж байгаа юм байна. За тэгээд сонгон шалралтанд орох иргэний бичиг баримтыг засгийн газрын 3 дугаар байрны 122 тоотод 2013 оны 1-р сарын 28-ны өдрийн 18 цаг хүртэл бол хүлээн авах юм байна. За тэгээд энэ дээр бол одоо тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр одоо энийг бол 5 хуудсанд бол багтааж бичнэ гэсэн байна. За сонгон шалралтанд оролцох талаар хүсэлтэд ирүүлсэн өргөдөл байх ёстой юм байна. За ингээд ер нь бол энэ дээр доктор профессорууд маань гэсэн одоо ер нь бол цаашаад энэ сургалтын тал дээр одоо бас шинжилтийг хийх ёстой гэж магадгүй зөв бодож иргэмэлзэж явдаг улсууд маань бол сонгон шалралтанд бол оролцох боломжтой юм байна. Ер нь одоо ингээд энэ журмыг бол ямар ч сан гаргаад ирсэн юм байна. Та бүхэн iNet цэгийн сайт руу ороод ерөнхийдөө энэ сонгон шалралтын гэрэнгүй мэдээллийг бол авах боломжтой юм. За саяхан ямар ч сан халаа сэлгийг бол хийлээ гэдэг зүйлийг хэлж ярьж ирсэн бол ямар ч сан Монгол улсын одоо томоохон сургуулиуд маань бол гадаадын одоо сургалтын жишгтээ бол одоо нийцэж явах хэрэгтэй юм а. Тэр зүйлийг хийж чадах ийм захирал гэдэг юм уу ийм одоо хэрэгжүүлэх сонирхолтой хүн байх юм бол энэ хөө сонгон шалралтанд бол оролцож болно гэдэг зүйлийг
За ерөнхийдөө бол одоо сайд маань бол ерөнхийдөө өнөөдөр засгийн ертөнцөд бол хийж ярьлаа. Ингээд сонгон шалралт эхлээд 28-ны 18 цаг хүртэл одоо энэ хүү сонгон шалралтыг хийж эхлэх юм байна. Яг та бүхэн бол ерөнхий мэдээллийг iNet цэгийн сайт руу ороод харах боломжтой байна. За мессенжерийг нэ. За мессенжер маань ерөнхийдөө маш их ачаалтаа байгаа учраас ингээд жоохон тасраад байдаг асуудал бол байгаа шүү. Тэгээд үзэгчдээс бас үлцэл өчнөдтэй хаа гэж бодож байна. За гэж сэтгэлдлүүдийг ер нь жоохон уншиж хүргэнэ. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд бол маш их орж ирж байна. За түүнээс гадна өнөөдөр бас нэг хэлж яригдсан зүйл их юм бол за нэг байрны лифт унсан нэг ийм асуудал хэлж ярьсан энэхүү мэдээллийг тун утгагүй үзэгч та бүхэндээ гарнаа. Сүүлийн үеийн шинэ байрнуудын буюу лифтэнд одоо бас жоохон хяналт тавихгүй болвол нэгэн байрны лифт маань одоо 7 давхраас 4 давхар хүртэл одоо сууж явсан улсуудыг одоо авч явсан харин азар ямар хүмүүс бол бэртэж гимтээгүй гисэн хэдий ч гэсэн энэ дээр нэгэн хариуцлага байх хэрэгтэй гэдэг зүйлийг бол захын ертөнцид бол нэлээд хэрж өгсөн байгаа. За заавал уншиж өгөөрэй гэсэн бэ. Динамитыг болиулмаар юм аа. Өчтөрл гэхэд нэг хүүхдийн малгайнд нь динамит хийж одоо дэлбэлсэн. За энэ тэнд одоо зочоосон ийм асуудлууд бол маш их байна гэдгийг бол хэлсэн байна. За Өвөрхангай аймгийн хүүхэд их барих засгийн эмч хүн хүүхдийн амиар бол тоглож байна. Заавал уншаарай гэсэн байна. Өвөрхангай аймгийн одоо хүүхдийн их барих эмчтэй холбоотой нэг асуудал орж ирсэн байна. За үнэхээр бас хэцүү байна гэдэг энэ дээр анхаараач гэдэг зүйлийг хийж ярьсан байна. Тэгээд анхаарах байлгүй дээ. Сайн байцгаана орой минь дээ. Наланхын дулааны станц жилийн жилд халаалт муу өгөх юм аа. Гэртээ 5 тухтай суух арга бол үндэ алгаа. Халаалт ингэж муу өгч байгаа нь төлбөрөө бүрэн гүйцэд авдаг хэрнээ халаалтын асуудал бол налах дөрөвт бол маш их байна гэдгийг жилийн жилд бол ийм байна гэдгийг хэлсэн байна. За сэтгэлдлийг уншаарай л гэдэг юм. Сэтгэлдлийг жоохон уншнаа. За дахиад нэрхэд жоохон гацсаад багш үг байна. Тэгээд та бүхэндээ мэдээллүүдийг тун утгагүй хүргэж байгаа. За өнөөдөр ерөөхдөө бас та бүхэндээ хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг хүргэж байгаа. За ингээд өнөөдөр бол үнэн цэгийн сайт дээр хүний хэрэглээний нэг хэсэг мөнгө харин түүнийг ил нэг далд нэг авах аргыг бол эко конструкшн буюу Эрдэнэ гишүүн хоёр бол хувилдаж байна уу гэдэг ийм сэтгэлдлүүд орж ирсэн мэн эко конструкшны за 101-р байрны лифт одоо 7 давхраас 4 давхар хүртэл одоо зорчигчтойгоо бол одоо доошоо бол явсан. За энэ дээр бол хүмүүс нь бол бэртэж гимтээгүй гисэн хэдий ч гэсэн чанаргүй орж ирж байгаа. Лифтэн дээр анхаарал тамир нь ялангуяа энэ хорооллын хавцаа бол одоо энэ байрнуудыг бол Эрдэнэ гишүүн бол одоо сольж янзалж байгаа гэдэг ийм асуудлууд бол энэхүү сайт дээр бол бичигдсэн байлаа. За энэ талаар бол одоо осол за ямар ч сан 7 давхраас 4 давхар хүртэл яваад зогссон юм байна. Хүн бол бэртээгүй. За үүнийг албаны усууд юу гэсэн гэхээр ер нь бол энэ нэг айхтар тийм осол бол биш ээ. Тоормж ажиллахгүй унаж хүний бие болон тухайн объектод хохирол учруулаагүй болохоор одоо очруулаагүй. Тэгээ тоормжлоо зогссон учраас энийг бол ямар нэг осол аваар бол гихгүй гэсэн ийм мэдээллийг бол хийсэн байна. За 3-4 дугаар хорлын байрнуудын захиргааны шатыг Эрдэнэ гишүүн бол тойрогтой хийсэн ажил хэмээн одоо солихыг нь сольж заримыг нь одоо бол сольж байгаа. Гэхдээ урд хөршөөс оруулж ирж байгаа энэ байрны лифтэнд бол 20 жилийн баталгаа бол байх ёстой байтал одоо 1-2 жил болоод ингэж осол гаргаж байгаа ийм асуудал дээр ер нь бол хаанаа бодолцохгүй болвол бас үнэхээр бас хэцүү байна гэдэг зүйлийг хэлж ярьсан байлаа. Тэгээ энэхүү мэдээллийг үнэн цэгийн юм буюу за ерөөхдөө бол бусад хэвлэл мэдээллийн сайтуудаар бол нэлээд их явж хэлсэн байгаа. За жолооны үнэс хизэнээс олгож эхлэх вэ гэсэн байна. Энэ талаар мэдээлэл байна уу гэсэн байна. Хэвлэгдээд бол дуусаад өдөр шөнөгүй л одоо хэвлээд тараах ажил бол эхэлж байгаа гэдэг хэлсэн байгаа. Тэгээ хамгийн гол нь та бүхэн маань өөрсдийн одоо сурсан жолооны курсэд одоо хандж явах хэрэгтэй болсон байгаа. Жолооны курсын багш нар захирлууд маань бол удахгүй тарааж эхлэх үйлгүй дээ гэдгийг бол хэлсэн байгаа. За харин бичиг баримтаа хайсан ард иргэд маань бол замын цэдэн газар дээр бичиг баримтаа өгөөд одоо алдсан улсууд маань алга хийсэн дахиад шинээр авах хүсэлтэй хүмүүс маань бол авах боломж бол байгаа гэдгийг албаны улсууд бол хэлсэн байгаа. За ерөнхийдөө жоохон гацаад л одоо сэтгэлдлүүдийг унших гэсэн жоохон уншиж чадахгүй нууцлаарай. Тэгээд маш олон сэтгэлүүд орж ирж байгаа учраас би сараахан амжихгүй дахиад нэг хаяг нэ. За ямар ч сан үзэгч та бүхэндээ
өнөөдөр бол нийгэмд хилж яригдж байгаа бас мэдээллүүдийг бол хүргэсэн байгаа. За энэ дундаа бол нийтийн тээврийн асуудал бол маш их хилж одоо ч гэсэн хилж яригдж байна. Тэгээд шийдвэр маань хэрхэн яаж гарах нь гэдэг бол бас их сонаа. Нийтийн тээвэр маань 800 төгрөг болох уу гэдэг бол сонирн байгаа шүү. За Эрдэнэ хотод бол Улаанбаатар хотоос ялгдахгүйгээргүй утаатай замын галтргаа гулгоо бол үнэхээр амар болсон байна. Тэгээд энэ дээр одоо бас Эрдэнэтийн удирдлагууд маань нэг арга хэмжээ авахгүй бол бас болохгүй байна гэдгийг хэлсэн байна. За оюутлогоо монголчуудад ашиггүй хийсэн улсуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр л ихэд одоо томоохон хүмүүс одоо энэ хөө компаниуд маань одоо мөнгө хэрэгтэй байна гэдэг зүйлийг бас хэвлэл мэдээллийн эрхлүүдээр яриад их хийж ирсэн. Тэгээд энийг одоо хийж ярих. За отоо бол дэндлээ. Баян шөнд бол үнэхээр бас хэцүү байна гэсэн байна. За ажлын амжилтыг хүсье. Аялал жуулчлал утаагийн үйлдвэр манай улсын тэргүүлэх салбар гэд байсан эрх баригчид уул уурхай үзээд сургуу болчих юм аа. Уг нь аялал жуулчлал дангаараа яамтай баймаар юм аа гэдэг сэтгэлийг хэлсэн байна. За зүүн харагийн утаа их боллоо. За ер нь хөдөө орон нутгийн утаа бол үнэхээр их байна. За нөгөө нэг их сайхан аялал жуулчлал утаагүй Улаанбаатар бол Монголын ирээдүй л гэж ингэжсэн улсууд маань бүгд л одоо уул уурхай гээд л алга болчих юм аа гэсэн сэтгэл орж заавал уншиж өгөөрэй. Орой болохоор за гачууртын атус бол арай дэндүү байна. За ялангуяа жоохон хотоос гараад нь зайдуу явдаг атусныхан бол чирэгдэл учруулдаг, цагтаа явдггүй. Ийм асуудлууд маш их байгаа хэрнээ ажилчдын цалинг одоо нэмэхгүй бол үнэхээр хэцүү байна. Түрээсээр авсан атуусандаа одоо түрээсийг нь төлж дийлэхгүй байна. Тийм учраас одоо атуусны үнэ нэмья гэдэг ийм саналыг хэлж уул нь одоо үйлчилгээгээд бас сайжруулад үнэхээр дулаахан явуулаад хангалттай явуулаад ингэдэг бол одоо бас бодмоор л асуулаа. Гэтэл одоо ингээд нийтийн тээврийн асуудал үнэхээр тасрахгүй байгаа энэ үед мөнгө төгрөгөө нэмнэ гэж яддаг асуудал ч юм болоод одоо бас хэр одоо үнэн бодит вэ гэдэг одоо бас үйлдвэрчний хэвлийнхэн бол бодгойл үдээд хамгийн гол нь улсаас татаас авдаг хэрнээ улсын одоо нэг атус бааз байдаг бус нь одоо хувийн хэрнээ тэгээд хамгийн гол нь цаана одоо хэн мэдээж хүлчвэ хэн мөнгөжвэ хэн ямар их ашиг байна гэдэг зүйлийг бол өнөөдөр сайтууд бол ерөөд янз бүрээр бол бас хэлж ярьж байсан. Тэгээд шийдвэр маань одоо хэрхэн яаж гарах уу гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа харах зүйтэй яхаа гэж байна. За хүүхдээ харж байгаа ээжүүдийн мөнгө талаар та хоёр одоо хөөцөлдөд өгөөч гэсэн сэтгэл орж ирсэн байна. За энийг одоо бас ямар улсууд хариуцаж ажиллаж байгаа вэ гэдгийг одоо сургалъя. Гэхдээ бол он гаргаад гэдэг одоо зүйлийг хэлж ярьсан. Он гаргаад бол он гаргаад буюу 1 сараас гэдэг зүйлийг хэлж ирж байсан. За тэгээд энэ сарда одоо багтахгүй л дээ гэдгийг бас хэлж ярьж байна. За ер нь өгөөч бүх юмныхаа үнийг нэмсэн байх юм аа гэсэн сэтгэл болсон байна. Сэтгэл орж ирсэн байна. За ганц өгөөч гэлтгүүл ер нь юмны үн бол нэмэгдэж байна. За түрүүн бол ууцны үн бол арай дэндлээ. Зүгээр нэг төлөгний гимээр л одоо ууц бол 200 мянга. За нэг арай жоохон том нь 250 300 мянга гэдэг юмны үн бол үнэхээр тэнгэр татлаа гэдгийг маш олон улсад хэлж ярьж байна да. За энэ асуудлаар гişүүд маань хоорондоо жоохон хэрэлцсэн байсан Твиттерд юмны үн нэмэгдээд байхад анхаарлаа хандуулах хүмүүс байхгүй юм уу? За тэгээд сэтгэл хаана бооно гэж одоо иймэрхүү юм хэлж ярьж байхаар энэ юмныхаа үнэн дээр одоо жоохон анхаарлаа хандуулаач гэдгийг бол бас хоорондоо хэлж яриад байсан. За энэ Багнуурын утаа бол бас арай л ихслээ гэсэн байна. За Багнуур гэлтгүүл энэ тэнд утаа бол үнэхээр ихсэж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За уншаад өгөөрэй. Замын галтаргаанаас болж гарч байгаа аваар осол жолооч нарын хохирлыг хотын удирдлагаас нэхэж гаргуулж аммаар байна гэсэн байна. За ер нь бол бас зөв л дөө. Тэгээд та бүхэн хэрвээ одоо харсан бол саяхан их тайвны одоо гүүрээр би нэг явуулаадгүй тийм чи одоо хамаг л ил центр даун центр бүгдийг л цацсан байхын халтаргаа гуулгал үнэхээр одоо баг байна. Тэгээд цаад болчин бол одоо өөртөө явдаг газрыг л одоо тэгээд сайхан цэвэрлэх юм да. Өөр халтаргаа гуулгатай газрууд их байхад нэг анхаарлаа хандуулаач энэ баян шүү энэ яармаг дэмжрүү одоо нэг жоохон цацхгүй бол бас хараад байна да. Тэгээд энийг одоо бас энэ компани удирдлагууд энэ төр одоо бодох байлгүй дээ. Дарга нарын явдаг зам бол одоо үнэхээр халтаргаа гуулгаа бол байхгүй. Ялангуяа нэг тайвны гүүр энэ засгийн газрын ордны хажуу тал энэ төр бол одоо байхгүй. За тэгээд за баян өшөө чингэлтэй гэж жоохон гараад ирэхээр л хөөргөдгээд байхгүй болдог. Ингэж одоо бити бас ялгаач гэдэг зүйлийг мэдээж бас маш олон улсууд хэлж байгаа. За би ч гэсэн бас яг иймэрхүү бодолтой байгаа. За ууцны үн бол 400 хүрээд байна гэсэн байна.
Тэгээ өнөөдөр захин ертөнцөөр бас нэг хэлж яригдсан зүйлүүд бол өвлжилт бол ерөнхийдөө хүндэрч байна. Бас мал бол их хорогдож байна. Хөдөө орон нутгийн ард иргэдийг бас нэг жоохон хямдралтай үнээр махаа нэг явуулаач гэдэг нэг ийм хандлага гэдэг нэг ийм зүйл бол нэлээд хийж яригдсан байгаа. Тэрийг малчиж одоо бас дангаараа шийдчихгүй баг. Тэгээ энэ дээр жоохон нэрээ анхаарлаа хандуулвал одоо бас болохгүй юм байхгүй болоо төвнөөс л энэ ч одоо 400 өрөөд байдаг. Тэнд 100 болоод хүмүүс маань малчид маань малаа хүүлээд байдаг. Энэ дээр одоо нэг жоохон хяналт тавиад ажилчвал одоо болохгүй юм байхгүй. Тэгээд ийм асуудлыг бол үнэхээр бас хэлж ярьж байсан. За жирэмсэн эмэгтэйд олгодог сар бүрийн 40 мянга за авах гээд очисон чинь санхүү байхгүйгээд буцаагаа татсан гэд хадгаламж банк юус олгосонгүй 10 11 12 сарын мөнгө аваагүй байсан юм заавал уншаад өгөр гэсэн байна. За жирэмсэн эмэгтэйчүүдийн одоо сар олгоо өгдөг мөнгийг авъя гэсэн хадгаламж банк бол одоо буцаагаа татсан гэдэг нэрийдлэр бол 10 11 12 сарын мөнгийг бол өгөөгүй байна. Энэ нь одоо ямар утга учиртай юм бэ гэсэн байна. Тэгээ энэ дэр мэдж байгаа улсууд ахын бол бас хэлж өгөх байхаа гэсэн байна. За хөдөө орон нутгийн буюу Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь одоо хөдөө орон нутгаар явахдаа өвлжилт засварны асуудлаар биш. За орон нутгийн одоо нэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг суудлын талаар л одоо ингэ яваад ах юм аа. Өвлжилт одоо хүндэрж явахад Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь одоо жоохон бас анхааралтай байгаа ч тэгээд засцууд гэж явахын оронд одоо нэг юм намын юм хөөс нэг юм явуулга одоо явах юм аа гэдэг зүйлийг хэлж ярьсан байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийн 103 мянган төгрөг авдаг. Тэгээд мөнгө нэмэхгүй бол амьдрал хэцүү байдаг. 150 мянган төгрөгөөр 150 мянган төгрөг бол 150 мянган төгрөгөөр нэмбэл одоо сайн байна гэдэг зан гэдэг баахан мөнгө төгрөг өгнө гэсэн ингээд энэнийг бол одоо өгөхгүй ингээд маш их хүлээлт үүссэн байгаа гэдэг нь бол харагдж байна. За хатгалын сургууль нохтой хориороо хүүхэд нохоо цугл одоо бас цуглах юм аа гэсэн сэтгэл орж ирж байна. За бас жолооны өмнө хизэнээс олгож эхлэх вэ гэдгийг бол хэлж ярьсан байгаа. За Mobicom-ийн үйл ажиллагаанд хяналт хэн тавьдсан болоо гэсэн байна. За энэ дээр одоо нөгөө шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар за мөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэдэг одоо ийм газрууд л одоо ер нь нүүрэн талбайны компаниудад одоо хяналт тавих байлгүй дээ. Одоо тэгээд бусдын ч одоо бас тавьдсан болов яадсан болов үнэхээр мэдэхгүй юм. Мэргэжлийн хяналтын гэж одоо бас тавьдсан болов яадсан болов одоо. За сайхан бэлгээд хүүхэд байсан хагалгаанд орох гэж байгаа тэр хүүхдийг яаж олох вэ? Заавал уншаад өгөөрэй. Энэ талаар мэддэг хүмүүсийн үйл одоо хэлж өгч туслаарай гэсэн байна. Сайхан бэлэг хүүд одоо тусалъя гэж яг шиг байна. За энийг уншаад өгөөрэй. Нэг дэлгүүрээс юм авсан чи юмны нь бол бас нэмэгцээ гэдэг одоо сэтгэл орж ирсэн. За магнатрыг шүүхэд өгсөн гэв үсттэй гэж энэ хоорондоо бол бас жоохон маргалдаад л яваад одоо хамгийн гол нь нөгөө нэг мөнгө төгрөг нэмсийн асуудал дээр нь л одоо хаана анаа жоохон маргалдаад л ингээд яваад байгаа юм. Тэгээд шийдэгдэх байлгүй дээ. Тэгээд хийг нэгэ шүүхэд өгөх нь яг хамгийн гол нь цааш ард иргэдийн асуудал автобусны мөнгө нэмэгдээд идэг, юмны нэмэгдээд идэг. Энэ дээр одоо хяналт авахгүй бол хоорондоо нэгнийхээ шүүхтээ өгөлцөөд одоо яах вэ гэдэг зүйлийг л бас хүмүүс хэлж ярьж байсан да. За шүүхсүгэ ч бас. За баян шүү үнэхээр амар утаатай байна. Онцгой байдал зарлахаар болчоод байгаа шүү. Төслийн зуг тараачаад байгаа хэрнээ үрдүн алгаа. Үрдүн яаж байх вэ? Яагаад гэх юм бол одоо энэхүү төслийн зугыг авъя гэхээр одоо байхгүй хаанаас авах нь мэддэггүй. Ер нь тэгээд олдохгүй байгаа гэдэг зүйлийг хүмүүс хэлж ярьж байгаа. Түүнээс одоо бас нэг арайч авахгүй биш авъя гэдэг зүйлийг хүмүүс хэлж ярьж байгаа. Тэгээд авъя гэдээ очихоор нөгөө төслийн зуг нь ерөөсөө олддоггүй. За бүр зарим нь бол авж байгаа төслийн зуухаа ашиглаж байгаа улсууд бол үн хүргээд зарнаа ч шиг ийм мэдээлэлүүд бол бас яваад байгаа шүү дээ. За энийг заавал уншаад өгөөрэй. Сайн байна уу гэсэн байна. За манай Ховд аймгийн 5 за Баруун аймгийн ерөнхийдөө за дархан дутаатай байна гэсэн байна. За энэ түрүүний сэтгэлаач ерөнхийдөө Баруун аймгийн одоо нэгдсэн эмнэлэгт байдаг. За Ховд аймаг бол бас Баруун аймгийн нэг одоо 5 аймгийн төв байдгаа гэдэг сэтгэл орж ирж байсан. За энэ хаашаал болчих да. За тэрийг бас дахиад явуулаарай. За зарим нэг автобуснууд 600 төгрөг гэд хилээд байх юм. За энэ чинь одоо үнэхээр
Уул нь бол шийдвэр гараагүй яригдж хилэгдэж байгаа гэдэг зүйл ярьсан. Тэгээд арайчтэй бас гэт шийдвэр нь гараагүй хахад манай хатуусных ингээд хэлэх юм бол бас хэцүү юм байна да. Тэгээд ингээд нийтийн тээврийнхэн бол одоо асуудлууд сүүлийн үед бол их орж ирж байгаа. Даргын чүртэл сольж үтсэн, зарим нэгэн дарга нэрээ сольсон. За тэгээд хүүтэн байна. Одоо тэгээд кондукторууд, жолооч нарын харьцаа ийм байна гэдэг ихэд л одоо манай ажилчид бол үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг нь бол ойлгож байгаа. Гисэн хэдий ч гэсэн бас зөв шийдвэр гаргаад за зөв шийдвэр нь ч гэдэг юм уу ямар нэгэн шийдвэр нь гараагүй хахад зарим нэг автобуснууд 600 гэж явж байгаа бол бас үнэхээр хэцүү юм болж байгаа юм байна да. За замын хавтаргаа гулгаад үнэхээр хэцүү байна. Үүнээс болж ард иргэд маань бол өөрсдийн одоо өмч хөрөнгөөрөө хохирж байна. Энэ бол үнэхээр бас үнэ. Ялчгүй л бас хохирж байгаа гэдэг зүйлийг хэлсэн байна. За уламшаад өгөөрэй. Монгол комментийнхаа уулзалт зохион байгуулж болох уу гэсэн байна. За уулзалтыг бол зохион байгуулж болно. Ямар нэгэн ажлын талаар хийх ажлын талаар бол бас үзэгч та бүхэнтэй уулзах боломж бол байгаа. За чинжүүдийн үнэтэй ууцыг бол бити аваарай гэсэн байна. Хүн болгоно л үнэн нь бол одоо буурах байлгүй дээ гэсэн байна. За одоо ерөнхийдөө нэг ченжид маань одоо бас ийм зүйлийг бол хэлж ярьж байгаа болоо үнийг нэмсэн ийм асуудлыг одоо бити бас соогоорой гэдэг зүйлийг хэлж ярьсан байна. За атуусны жолооч кондуктор нар бол за өдрийн орлогоос дор хаяж 40-с 50 унгаагаад буудаг юм бэлээ. Хоорондооч хүртэл гэж ярьж байгаа. Байнга л тэгэж ярьдаг. Тэгсэн хэрнээ одоо манай ингээд үнэ нэмнэ гэдэг ийм асуудал одоо байж болох уу гэдгийг хэлсэн байна. За нийгэмлэг байгуулъя Монгол комментийнхаа гэсэн байна. За баярлалаа. Сайхан санаачлагыг хэлж байгаад баярлалаа. Улаанбаатар дархан хот бол үнэхээр их утаатай байна гэсэн байна. За орон мэндийг үргье. Хэрэглээний барааны бол үнэхээр үнэтэй байна. Яаж амьдрах вэ гэсэн байна. Үнэхээр энийг бол хүн болгоно хэлж байгаа да. Нэг зах гарахгүй 7 хоноод нэг 4-5 хоногийн дараа гарахаар л одоо нэмэгдсэн байдаг ийм зүйл бол үнэхээр байгаа. Тэгээд одоо ямар нэгэн арга хэмжээг бол бас авахгүй л байна да. Тэгээд өдөр болгон юмны үн барааны үн нэмэгдэж байна гэдэг зүйлийг л одоо бас бид хүн сонсдог боллоо. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр бол нийтийн тээврийн үн нэмэгдэх үү юу гэдэг асуудал бол үнэхээр хүмүүсийн донд бол одоо эргэлзээтэй хэврүүллээ. За зарим автобуснууд маань 600 гэж яваад эхэлнэ гэдэг бол бас арай буруу юм болоо да. Тэгээд хаана нэг зөв шийдвэрийг бол гарах байлгүй дээ гэдэг зүйлийг л одоо бас хэлж ярамаар байна. За ТV-гээр арх пиавыг рекламдахыг бол болмоор байна шүү дээ. Батгүй гişүнэ. Энэ дээр та одоо ямар нэгэн зүйлийг одоо бодохгүй дээ гэдгийг бол хаягдсан байна. За батгүй гişүнд бол энэ телевизээр реклам буюу арх тамхины сурчлагаа явуулахыг одоо бас бодож болохгүй юу гэсэн сэтгэл орж ирсэн байна. За өргөн хэрэглээний барааны үн бол үнэхээр одоо үнэтэй байна гэдэг сэтгэл бол маш их орж ирж байна да. Тэгээд одоо цагаансаар болох гэж тэгээд буuna гэдэг зүйлийг бид хүн сонсох нь уу да гэдэг зүйлийг л одоо бас хэлж ирж цаадуулж нэг арга хэмжээг одоо авах нь уу юу гэдгийг одоо бас харъя да. За орой мэдрэгье. Зүүн Сулаанд өдрө болгон тог тасраад байх юм байна шүү дээ. За энэ дээр болохоор одоо нөгөө цахилгааны хязгаарлалтыг бол хийж байгаа гэдэг бас хэлээд байгаа юм байна. Баян шүү зүүн салаа авцаа бол одоо цахилгааны хязгаарлалтыг бол хийгээд байгаа шүү гэдэг. Хамгийн гол нь хийхдээ энийг нэг өдрийн цагаар хийж болдгоо юм уу шөнөөрөө болохоор одоо хийхээр нэлэх нойтон хүүхдтэй хүмүүс маань одоо бас яах вэ гэдэг ийм асуудлыг бол маш их хэлж ярьж байгаа. За Монголд амьдрах арга бол үнэхээр одоо бас алгаа юмны нь бол өдрөөс өдөрт одоо нэмэгдэж байна гэдэг сэтгэл орж ирж байна. За атуусны үн нэмэгдэн гэсэн чинь одоо юу гэсэн үг вэ? Хүүхэд хэд болно гэсэн үг вэ? За одоо бол 200 300 төгрөг хүүхдээс авч ийн гэж хэрүүлж байгаа улсууд маань 600 800 төгрөг болоод ирэхээр одоо бүр л асуудал болно доо тэгээд. Бас хайхтарах юм болох юм болж байна да. Тэгээд ойрын өдрүүдэд. За Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн байгууллага орчныхоо нөхөн сэргээлтийг одоо хийдэг. За энэ дээр нь одоо хяналтыг тавьдаг баймаар юм да. Бас үнэхээр Монгол орн маань сүйтлээ гэдэг зүйлийг хэлж ярьсан байна. За ингээд сэтгэлзүүд бол үнэхээр их орж ирж байна. За найруулагч маань ерөнхийдөө одоо бас дуусгах тохиог өгч байна. Тэгээд
Өнөөдөр ерөнхийдөө ганцаараа байгаа учраас одоо мэдээллүүдийг нэг хахтар онцлсонгүй хамгийн гол нь өнөөдөр бол хэлж яригдсан бас чухал гэсэн мэдээллүүдийг та бүхэндээ дуулгасан байгаа. Тэгээд та бүхэн сайтуудаар нь ороод бас харж үзээрэй. Энэ хүү одоо хэлж ярьсан зүйлс бол маргаашл ирэнгүү болох баг. Хамгийн гол нь өнөөдөр үнэхээр яригдсан нэг зүйл одоо нийтийн тээврийн үн одоо нэмэгдэхгүй 600-аас 800 төгрөг болно гэдэг манай хүмүүсийн амьдралд хэр тусгай. За тэгээд нэмэхгүй яг энэ байгаа үнээрээ явна гэх юм бол одоо явж байгаа хөнгөлөлттэй үнээр явж байгаа оюутнууд за хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настууд маань бол 400 төгрөг болно гэдэг бол үнэтэй явдаг болно гэдэг маань одоо ямар ирэх ашиг вэ? Ямар одоо зүйл вэ гэдэг нь бол сонин. За тэгээд ямар ч нь бол улсын одоо мэдлэлт байдаг нэг бааз байдаг. За түүнээс бусд нь одоо хувийн хвшлэх байдаг. Тэгээд ингэж нэмсээр маань бол цаана хин одоо мөнгө гүчхөө хин хүлжхүү ямар эсрэг ашиг байна гэдэг зүйл одоо үнэхээр хэлж яригдж байгаа. Тэгээд санаачлахууд бол яригдж хэлэгдэж байгаа. Тэгээд хамгийн гол нь ямар ч гэсэн өнөөдөр өвдөн бол манай комментд ирүүлж байгаа сэтгэл гэх юм бол үнэхээр энэ асуудал бол буруу юм аа. Энэ дээр бол үнэхээр бас дэмжихгүй байгаа юм а гэдэг зүйлийг хүмүүс маань одоо хэлж ярьж байгаа шүү. Тэгээд энэ дээр одоо тэр хүмүүс маань хяналтаа тавиад нэг зөв шийдвэрийг гаргах байлгүй зүйлийг л одоо бүгдээрээ хэлж ярив. Өнөөдөр Монгол коммент нэвтрүүлэг манаас энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд бэлгээ маань одоо гадуур ажилдаа байгаа учраас арай ирж амжсангүй ганцаараа гэсэн ч гэсэн өдөрч та бүхнийхээ санаа бодлыг сольж за мөн сонсож санаа та бүхэнд үзэл бодлоо санаа бодлоо солилцсон байгаа шүү. Тэгээд мэдээллүүдийг хэрэгсэн байгаа. Маргааш 18 цагт өнөөдөр хэлж яригдсан зүйл маань одоо бас юу болох нь вэ гэдэг зүйлийг одоо бүгдээрээ бас харж бай. За тэгээд маргаашийн 18 цагтаа үзэгч та бүхэнтэйгээ Монгол коммент нэвтрүүлгээр бол эргээд уулзуулнаа. Тэгээд бүх сэтгэлдлийг ирүүлсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Уншиж амжаагүй бүх хүмүүстээ нэвтрүүлэг дуусны дараа хариуг бол бас илгээх болно. Тэгээд маргаашийн 18 цагтаа уулзъя. Надтай хамт байсан үзэгч та бүхэндээ комментчдаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн эрхэм сайхан ураг хамтдаа хэлээд өнөөдрийн дугаарыг бас өндөрлүүлье гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн эрхэм ураа Монгол комментэд нэгтцгээе.